Сайн манайхаа графимын сайт шинэхэн контентоо эхлүүлэх гэж байна. Энэ контент бол гудамжны подкаст. За хэдүүлээ одоо явж манай подкастын анхны дугаард оролцох хүнийг олъё. Олохгүй байвал намайг бидний загнаарай. Хинч таарахгүй байна. Уучлаарай, нэг асуулт асуучих уу? Уучлахгүй. Уучлаарай гэж хэлэхээр намайг зодох гээд байна гэж бодоод байгаа болоош. Уучлаарай, нэг зүйл асууж болох уу? Манайх гудамжны подкаст гэдэг контент байгаа юм аа. Тэгээд таныг манай контентод оролцох боломжтой юу гэж асууж байна. Одоо оролцсон амар цагаа авч уучлаарай. Уучлаарай. Нэг асуулт асууж болох уу? Манайх нөгөө гудамжны подкаст гэдэг контент ахгүй юу? Тэгээд манай подкастад оролцох боломжтой юу гэж асуух гээ. Бид хоёр амар чухал юм ярьж байна. Тийм болохоор тэр хүнээс ч юм асуучих уу? Уучлаарай. За баярлалаа. Сайн нэг юм асуучих уу? Манайх гудамжны подкаст гэдэг контент байгаа маа. Манай контентод оролцох боломжтой юу? Ус төр нийгмийн байдал ер нь бүх юмны талаар ярина. За хэдэн минут зарцуулах боломжтой вэ? 30 минут бол гайгүй. 20 минут. Манай офс ойрхон байгаа. Тэгээ манай подкастын студид очиод ярилцах уу? За. Манай үзэгчд бол намайг Миний үзэгч миний арт түмэн аав. тийм миний арт түмэн аав мэднэ. За тэгээд бид тэгээд гудамжны подкастын анхны дугаарыг ингээд хийх гээд хүн олдох болоо яах бол гэд бүр амар айдастайгаар ингээд спик аутанда гарсан. Тэгээд ямартай ч манай подкастад оролцох ингээд зөвшөөрөл өгөөд тий бид нарыг бүр ингээд хамтдаа офс дээр мань хурж ирээд энэ хөө подкастыг хийх жагаад баярлж байна. Зүгээрээ баярлалаа. За, юуны өмнө ингээд танилцъя гэж бодож чинь намайг болохоор Саруулт Үл гэдэг графимын сайтын ерөнхий редактор ингээд хүн байна. За, тэгээд таны хувьд хэм бэ? Сэмэт санаа намайг Нэнтэн цэцэг гэдэг мөн соёл зүйн сургуулийн 23 онд төгссөн. Одоо Арцан нэгдэлт хуулийн зөвлөхөөр ажилладаг юм хүн байна. Яна арт санхүүгийн нэгдэлд ажилладаг гэхээр ингээд ярьж болох юм уу? Зөндөө бол юм ярил л штэ. За гайг баха манай тий одоо ингэ арчилсан нийгэмд тий гайг бах гэж бодож байна. Тэгээ дээрснээс нээлттэй байхгүй л хэцүү байдаг гэж ер нь зөндөө сонсч ирсэн бас нөө хүмүүс олдохгүй үгүй гэдэг байгаа ч юм уу тий. Тийш өнөөдөр жишээлбэл бид хэд чинь ингээ 3 хүнээс үгүй гэдгээ хачаа тэгээ за гэж жоохон хямраад яг сууж исэн чинь гинэт нэг гайгүй царайтай хүн гарч ирсэн байна. За баярлаа. Ямар ч азаа үзье. Бид хэд ингэсэн байхгүй 10 хүнээс асуугаад үгүй гэх юм бол зүгээр энэ подкастыг дуусгах гэж байна. Тийм үү. Тэгсэн чинь ашгүй яг 4-р хүн дээрээ яваад тэгэхэд ер нь ингээд өргөжлөл хэтгэл төрж байна. За тэгээд манай подкастын зорилгыг эхлээд танд танилцуулъя гэж бодож байна. Ер нь бол манай подкастын зорилго бол нийгмийн танин мэдэх байгаа. Тэгээ хүмүүс бол ингээд нийгэм болохгүй байх, бүтэхгүй байх гэд байдаг боловч яг нийгмийг бүрдүүлж байгаа тэр эдис нь нэг хүн буюу одоо та би ингээд бүлгүүдтэй ингээд байгаа штэ. Тэгээд иргэд маань ер нь нийгмийн талаар юу гэж бодд юм бэ гэдгийг одоо тандах зорилготой. Тэгээд сэтгүүл зүйн нэг зарчим нь болол нийгмийн эмчлэх гэдэг нэг зүйл яригддаг. Тэгээд нийгмийн эмчлийн тулд эхлээд ямар өвчин тусчаад байгаа юм бэ гэдгийг мэдэх шаардлагатай. За тэгээд таны хувьд ингээд редакцийн зүгээс манай редакцийн зүгээс бол ингээд хэдэн асуулт хэлсэн байгаа. Таны ярианаас бас дэлгэрүүлж асуух байх. Тэгээд та бэлнэ үү? Билээ. Бидний сандраарай. За манай нийгэмд бол маш олон ингээд асуудал тулгарсан байна гэж төгжрэл юу вэ? Утаа мутаа гэл зөндөө бол асуудал байдаг. Гэхдээ хүн болгоны хувьд ингээд тухайн асуудлыг ирэмблээд үзэх юм бол өөр байдаг болов уу гэж би бодож байгаа хгүй. Тэгэхээр таны хувьд яг нийгмийн яг манай нийгмийн хамгийн тодгомцсон асуудал номер 1-т ямар асуудлыг нэрлэх вэ? Яг одоо нөх хүмүүс бол нөө эзэмшсэн мэрэгжилч гэдэг юм уу тэгээд янз бүрийн хар хүнцгөр бол өөр байна ах гэж бодож байна. Миний хувьд бол яг мэдээч нөө бид бүхний ярьдаг алдарт нөө утаа тэгэл төгжрэл мэдээд бүтцийн асуудал бол мэдээж уус байгаа. Гараал ингэж харагдаж байна. Гэхдээ тэрнээс цаана бол бас жоохон санаа зовоогоод байдаг асуудлууд нь бол яг манай энэ төрийн засаглалын асуудал юм шиг жоохон санагдаад байна. Одоо ялангуяа сая бол сонгуул болж байна. Тэгэл хамтарсан засаг байгуулагдаж байгаа ч гэдэм үү те. Одоо яг тэр маань одоо цөөл эрхцүүдээ нийцэж гин үгүй юу ч гэдэм үү. Иймэрхүү яг бид нар ингээд өдөр тутамдаа Facebook-ээс Instagram-аас ингээд би битэйгээ ч гэсэн ярилцахгүй шүү дээ. Гэхдээ ингээд яг энэ одоо эрхцүүчид имэрчлэлээр төгссний хувьд бас ингээд сонирхоод уншаад үзэхэр жоохон яандаа гэж бодогдох үе байдаг.
Тийм л байсан. Би тэгэд бүр амар азтай байна. Эхний дугаарын хүн дээрээ бүр хэцүү ч ингээд мэрэгчлээ хүн орж ирж гин. Тэгээ эхний ингээд хөндөж байгаа асуудал нь засаглалын асуудлыг ярьж гин те. Тэгэхээр айгуу гоё байна. За тэгээд ер нь бол сая нөгөө их хурлаар эслийн засгийн газар байгуулагсныг та ярьж штэ. Энийг ер нь юу гэж бодож гин? Танаа мэрэгжлийн зүгээс одоо юу гэж тайлбарлаж байгаа? Янз бүрийн юм зөрчсөн биш үсттэй гэсэн. Зөв. Яг нь эвслийн гэхээс илүү хамтарсан засгийн газар гэж нэрлэдэг байгаа юм лээ. Тэгээ ерөөхдөө бол гэрээ байгуулж байгаа байхгүй тий. Одоо ардын нам, арчилсан нам, хүн нам 3 гэрээ байгуулад хамтарсан засгийн газар байгуулад одоо засгийн газрын ерхий сайдууд ч юм уу тэрний доорх одоо албан тушаалтнуудыг намын одоо томилгоогоор хийж гин гэж ойлгосон. Тэгээд ерөөхдөө бол яг нөгөө засгийн газрын чинь бол яг томилго нь улсын хурлын бүрийн эрх асуудал гэж яваад идэг. Гэхдээ ямар томилгоогоор байх вэ гэдэг чинь үнцөлтэй тодорхой буюу тэр чинь ойлгомжтой сонгуулийнхаа дүнгээр л томилогдох хэрэгтэй байхгүй тий. Одоо бид нар чинь 4 жилдээ ганц л одоо сонгуул өгж ин доо бидний одоо амин хайртай сонгох эрх маань залуучууд сонгуультай өгөхгүй аливаа найзтай сонгуулаа өгөөрэй ингэж бид нар бөө юм болж иж өгөөл парламентаа одоо энэ жил солонгоруулъя шүү гэл ингээл одоо бидний хүрээл бүгдээрээ л тийм болсон шүү дээ тий ингээл ялангуяа залуучуудын хүрээл бол тэгээд ингээл харьцангуй бас ингээд солонгорсон засгийн газар улсын хурал ингээд бүрцэн болов гэж харсан ялангуяа одоо нэг 126 басан дээр тэгсэн чинь сонгуулийн дүнгийн дараа манай 3 нам гээд тэр чинь яагаад гэвэл нам гэдэг чинь одоо миний одоо ойлголтоор бол өөрөөр үзэл баримталтай тий шал тусдаа мөрийн хөтөлбөртэй ингээд 3 нам ингэж хүмүүсийн одоо саналыг хувааж авснаа дараа нь ингээд бид нар нэгднэ гэж байгаа юм шиг юм гараад ирж байгаа хгүй. Тэгээд эн чинь нөгөө парламентын цэцгэлтэй оронд нөгөө сүрэг хүчин чинь хийн одоо энэ болохгүй байгаа юм чинь хин аль нам нь хилж ингэж гүйцэтгэх хийн тий гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлээл ингээл хамтарч чаач одоо тэгээ болохгүй байгаа юм яаж хэлэх юм тий тэгээд энэ мэтчлэн асуудлууд байна. Тэгээд би яг саяхан ингээд яаж хахад үнцэл одоо эн чинь ингээд айгүй юм асуудал байхгүй яг эргэцэн талаас харуул. Одоо яана би том би мууч мэдгүй хүн штэ. Тэгтээ яг ингээд манай багш нар одоо судлаачд эрдэмтдийн хувьд ингээд ярьж байгаагаар бол эн чинь одоо нэг маргаан дэгдлэх юм бол одоо шүүх шийдэх юм уу тий улсын дээд шүүх шийдэх үү одоо захиргааны маргаан юм уу хувийн эрх зүйн маргаан юм уу. За ойлгомжтой нь бол үнцэл эрх зүйн маргаан гэж үзэхэд одоо нийт эрх зүйн гэрээ байгуулчлаа гэж үтгэд үнцөлийн цэцтээр тэгвэл маргааны шийдвэрлэлийн мэдрэлч гэдэг юм. Ингээ асуудлууд өгнө. Эн чинь хэрвээ үнцөл төрчсөн гэдэг нийгмийн нэг хэсэг бүлэг одоо жишээлбэл залуу хүн би хэрвээ жишээлбэл үзэхэд би хаана хандах юм те. Тэгээд тэрийг хаанаас нь авч үзээд энэ одоо зөрчсөн юм уу зөрчөөгүй юм уу гэдгийг надад жишээлбэл хийн хэлж өгөх юм гэдэг хүртэл амар тодорхойгүй байхгүй те. Тэгээд яг хуу 9 онд бол цэцтээр нэг иймэрхүү яг энэ гэрээтэй болох хамтарсан засгийн газартай холбоотой бас нэг маргаан очиж исэн гэж би уншиж байсан. Тэгээд яг нөгөө тэр яг хамтарсан засгийн газар байгуулагдсны дараахан л би олж уншиж байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд бол цэц бол хүлээж аваагүй гэж ойлгосон. Тэгэхээр ч одоо эн чинь тэр ч одоо бид тэгэхэд дахиж одоо хамтарсан засгийн газар байгуулчлаа гэдэг одоо гомдол гаргах цэцэд хандах боломжгүй болж байна. Хандхад одоо хэцүү дахиад ингээл одоо маргаан хийн шийдвэрлэхээс татгалзаж байна гэл ингэчих жоохгүй. Тэгэл ард түмний амьдрал бол одоо эргэн эдийн засгийн амьдрал бол эдийн засгийн амьдрал штэ өдөр тутмын ингээл ажиллаа гэж явна. Тэгэхэд тэр цаана тэр том одоо төрийн эрх мэдэл Монгол улсын оршин тогтнох маш том нөлөө үзүүлдэг энэ чинь ингээд хуулийнхаа дагуу явж байгаа юм уу? Одоо тэр намын гэрээ чинь одоо үндсэн хуулиасаа даваад байгаа юм биш үү ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм асуудлууд бодогдтiin. Тэгээд яг ингээд ийм боломж олдсон дээр тэр бодож ирсэн юм а хэлээ гэж бодлоо. Хэрвээ хамтарсан засгийн газар байгуулсан нь үндсэн хууль зөрчсөн бол яана гэдэг айдас надад төрж ийн гэхгүй юу тий. Гэхдээ яг зөрчсөн гэж бол хэлээгүй шүү дээ. Зөрчсөн биш үү гэж одоо иргэн асуулт авах хэрэгтэй байхгүй тий. 10-тай хөхөд 20-тай одоо 20 эдтэй нэндээ одоо ингээд хинч асуулт авах хэрэгтэй. Тэнгүүд тэр нь байгууллага бол одоо тодорхой тэр их хэцүү одоо хариулах хэрэгтэй хүм итгээд бол хариулт өгөх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд ийм ингээл бужигнаал ингээл өнгөрчлөө одоо тэгэл засгаа байгуулж ийн. Тэнгүүд яг тэр сонгуулийн үеэр бол авилгын гэмт хэрэг бол нэлээ одоо 6%-аар ч л өссөн гэсэн юм одоо би ингээл уншиж байгаа байхгүй тэгвэл тэгэхэд одоо магадгүй эн чинь сонгуулийн өмнө одоо хийсэн ямар нэг тохиролцооныхаа дагуу иргэдийн саналыг аваад дараа нь ингээд тохиролцооныхаа дагуу хийсэн гэж хэрвээ ойлгох юм бол логикоор тэгж бодох юм бол бидний нөгөө үн цэнтэй одоо төрийн эрх мэдэл арт түмний гарт байна гэдэг энэ өгүүлбэр чи өөрөө ингээд зүгээр жүжиг болчихж байгаа байхгүй тий зүгээр ингээд жүжигэн тэгдэл ингээд ороод ингэсэн тий. Тэгэхээр энэ бол айгүй тийм яг нэг амин чухал бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй. Гэхдээ энэ цаагаараа бидний энэ өөрсдийнхөө босгож байгаа дүрмжүүлж стандартжуулж байгаа энэ нийгмээ өөрсдөө ингэ зөрчөөдөх юм бол ямар ч юм утгагүй шүү. Тэгээ одоо
залуучуудаа сонгуул үг гэлээдэг. Тэгээд иймэрхүү болоод хэцүү л санагдчихсан. Яг хамтарсан засгийн газар байгууллаа гэх үед танд ямар мэдрэмж төржсэн? Яг нь сонгуулийн өмнө бол хэвлэлүүдээр хамтарсан засгийн газар байгуулж магадгүй байна гэдэг асуудлууд яригдчихсэн. Яг иргэдийн дунд юу гэсэн мэхээр арайч тийхгүй байлгүй дээ гэсэн жоохон ихтгэл найдар надад байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ яг тэр байгуулчлаа гэл гарын үсэг зураад гэрээгээ байгуулах үед танд ямар санагдсан бэ? Одоо нэг ихтгэл норон гонно. Тий, айгу сэн санагдчих юу вэ? Энэ гурав чинь тус тустай хийгээ те ингээд гоё мэтгэлцээ өрнүүлээд ингээд нэгэн сүрэгчин одоо болоод ингээд явахгүй юм уу те? Одоо олонхоо авцсан нам бол олонхын засгийн газар л байгуулж те. Тэгэл одоо үлдчихэж байгаа хэдэн одоо сүрэгчнийхээ үргийг гүйцэтгээд ингээд төр улсын ажиллагаа бол ингээд сайхан хөгжөө явдаг гэж ойлгосон чинь хамтарчихж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд сонсоход айгүй гой сонсож чад. Ёо манай айдтай хамтраад бас их орно хөгжүүлнэ гэхдээ чинь тогтолцоогоор бол тийм байхгүй шүү дээ. Амар томоос. Тэгээд яг бой харин одоо өөр юм биш. Зүгээр л юм асуудал байна л гэсэн. 126 гишүүнээс чинь 8 гишүүн нь засгийн газарт ороогүй намын 2 юу байгаа. Үндэсний эвсэл иргэний зориг нөгөө. За. Энэ хоёр ер нь сөрөг хүчийг хийж чадах болов хэр ихтгэлтэй санагдчих. 8 хүн штэ 126-гийн 8 хүн. Тий хэцүүлтэй тэгээ тэр дотор. Одоо ер нь тэгэл бидагаал чил нэр дэвшээл ингээл гарч ирдэг. Би ч одоо бага бахтаа бол тэр чинь гоё санагддаг усахгүй ингээд одоо ингээл бодоод үзэх юм бол тэр чинь дотроо улсын хурал одоо яаж явж ийнэ хэр дотроо бүлэг байгуулаад те намууд ч ингээл бүлэгтэй болол тэгэл тэрнийхэн дагуу саналаа өгвөл ингээл хуваагдал ингээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй хүний тоо гэдэг бол бас яг чухал. Гэхдээ мэдээж нөлөө төдийлөн үзүүлэхгүй ч гэсэндээ энэ одоо парламентын засаглалыг ингээд солонгоруулад ингээд нэг тодорхой суудал авцсан байгаа нь бол бид нар бас дэвшил хийж харах хэрэгтэй ах гэж бодож байна. Одоо эн чинь мэдээж жил ингээд өнгөрөөд явна. Бидний үеж дуусна ингээд явхад бол цаашаа ингээд солигдоод явах болов л гэдэгс. Гой гэгээлгээр харж шүү. За нэг ийм асуудал байхын хувьд байгаа юм. Одоо энийг одоо шийдээ ч юм уу те тахалцааныхын зөв голдролтой оруулъя гэвэл таны оролцоо юу гэж болох вэ? Зүгээр энгийн иргэн нандин цэцгийн одоо оролцоо юу вэ гэж хий. Тэгээ намын санд сууж одоо ажил дээр гашаа додлаалсан. Тэгээд яг үнийг хэлэхэд бол хэцүү л дээ. Одоо би бол одоо нэг хүн бол тийшээ орно гэдэгт бол надад бол хэцүү. Би бол яг үнийг хэлээд одоо яг яахаа бол мэдэхгүй байна. Гэтэ ингэж бодож байгаа олон хүмүүс байгаа байх ингээд дуу хоолойгоо нэгтгээд механизм цаашаа ингээд яваасаа хяналт тэнцэл нь яваасаа гэж хүсэж байна. Тэгээ иймэрхүү жишээлбэл нөлөөлийн ажил хийгдэг ч гэсэндээ нийгэмдээ айгуу гоё хэрэгтэй шүү дээ. Тэрнээс одоо ганцаараа одоо очиод л ч гэсэн хэцүүлэлчтэй нэ тий бодлоо олчод байна. Тэгэхээр яах вэ гэдэг дээр бол би мэдэхгүй. Гэтэ энэ асуудал байгааг мэдчихээн л гэж ойлгож байна. За ямар ч тач хоёлаа бүр ингээд үнэхээр тэнгэрийн юмнуудыг ярьж байгаа шиг байна те. Одоо бид хэд нөгөө нэг графнес мэдээллийн хөтөлбөрөөрөө Путины айлчлалыг яриад нэлийн геополитик асуудал ярьсан. Тэгээд манай сэтгүүлчдэн дандаа нөгөө 23, 24, 25 гэдэг яг зэд үеийн сэтгүүлчнэр ахгүй юу. Тэгээд ярьсан чинь хүмүүс юу комент үлдээсэн мэгс чинь та нарын насанд ийм ярихгүй та нар битгий юм яриад гэжсэн. Тэгэхээр хоёулаа тэр бас ийм юм ирэхээ гэж бид байгаа ээж зүйл бэлтгэлээ барай. За тэгээд хүн болго ярих хэрэгтэй шүү дээ. 6 цэцтэй хүч ярих хэрэгтэй шүү. Тийм. За одоо жоохон хувь хүндрээс эхэлсэн асуулт байна. Тэгээд мэдээж нууц байж магадгүй. Гэхдээ хүн болгоны амьдрал чинь ингээл зөндөө асуудалтай бас байгаа. Тэгээ одоо өөрийнхөө асуудлыг хойшин тавиад бас орны асуудлыг хойлоосоо ярьлаа шүү дээ. Тэгээд яг танд одоо толгомдж байгаа асуудал яг юу вэ? Одоо жишээлбэл ингээл би ч одоо үеийнхэнтэйгээ ингээл ярихад байранд орж чадахгүй байна. Төвжил өдөржин цаг авч байна гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлыг ярьж байна. Тэгээ та яг миний хувийн амьдралд би яг энийг шийдчихвэл миний амьдралд арай л бас дээр болох гэдэг юм да. Арай л гай болох гэдэг юм да гэдэг ч юм уу. Тийм юм байна уу? Байхгүй ч яж магадгүй л дээ. Яг байгаа л да. Одоо ялангуяа санхүүгийн асуудлууд бол одоо 21-р зуунд бол хамгийн чухал асуудал болчиход шүү дээ. Ялангуяа одоо Facebook, Instagram гэл бидний хамгийн ашиглаж байгаа сайтууд дээр одоо амьдралын юу ч харуулж байгаа гэхэлэр аюу гой байртай те ингээл машинтай аюу олон машинаас ээлжиж унаал хөргөчөө янз бүрийн ингээл юмнуудаар дүүргээл ингэдэг рилүүд ч гэсэн байдаг те. Тэр өдөр болгон тэрийг үзэхэр хүнд бол ментали ялангуяа дарамт ирнэ. Нөгөө талаас юм болчих юмсан гэдэг хүсэл зориг байгаа. Тэгээд яг бодит байдал юу вэ гэдэг дээр бас бууна. Тэнгүүд ер нь Instagram дээр бас нөгөө мэдээллийн сайтууд авах айгу зүгээр юм байна. Би нөгөө тэндээс дагаад жоохон тоо мэдээд байгаа шүү. За нөгөө одоо бол дундаж орлого болвол
төвийн бүсээр бол 2.5 сая төгрөг болсон байна гэж ойлгосон. Тэгэхээр бид нар бол Z2 гэдэл хүмүүс айгүй их тодорхойлол яриад байдаг те. Тэгэл бид нар чинь бол яг л нэг тиймэрхүү цалингаас тэрнээс ч заримдаа багаар ингээл эхлээд явж байгаа. Тэгэхээр одоохондоо яах вэ? Одоо яг энэ цалингаасаа байр авна ч гэдэг үйл хөдлөх хөрөнгөтэй бол ингээл хэцүү. Одоо тэгэхээр хэцүү одоо хэдэн жилийн ч ажил болох юм те. Тэгэхээр одоо ямар ч гэсэн хуримдалтай ингээд өдөр тутмынхаа амьдралаар ингээд яваад нэг тэр талаар асуудлаас яг би бол жишээлбэл зайлс хийж эхэлж байгаа байхгүй юу. Тэр талаар нэг бодохгүй бай. Одоо гэр бүлтэй болоогүй ам чинь энэ үедээ ажиллаа сайн хий. Тэгээ жоохон сурч боловсрий, хөгжий. Ингээд өөрийнхөө амьдралыг эн чинь нэг ухамсарт хүм чинь нэг юм ухамсартайгаар бодож эргцүүлээд гоё найзтайгаа гоё ингээд ярилцаад ингэж өнгөрөөе. Санхүүгийн асуудлууд бол Монгол улстай холбоотойгоор бол яалтчгүй надад бол байгаа. Дундаж цалин бол бага байна. Инфляцийн түвшин бол яг харьцангуй эдийн засгийн өсөлттэй байгаа ч гэсэндээ залуучууд дээр ирж байгаа дарамтууд бол маш их байна. Ялангуяа одоо ингэж жишээлбэл хамгийн их эмзэглэмээр юм нь бол юу гэж байгаа байхгүй. Одоо өрхийн орлогын түвшин те дундаж орлого нэмэгдсэн ч гэсэндээ тэр нөгөө нэг өр орлогын харьцаа бол ингээд уруу хിവэрэл байгаа. Тэгэхээр бид нар чинь нөгөө орлого нэмэгдээд идэг. Тэгэл нөгөө зээлийн апууд зээлийн хэмжээ нэмэгдэж гарч ирээд идэг. Тэр хэмжээгээр нь аваад ингээд үрээлтэй одоо юу гэдэг ингээл нэг машин авдаг ч юм уу одоо байр авч чадахгүй бол ингээл хэрэгтэй хэрэг байна зүр юм ингээл авдаг ч юм уу те ингээд өртөөл амьдраад байна. Тэгэхээр энэ бол одоо дэлхийн нийтийн магадгүй бас юм асуудал гэж бийж магадгүй одоо юу гэдэг одоо аваад дараа төлөх гэдэг юм нийгэмд амьдарч те. Тэгэл одоо хүн болгон айгүй маш хэмжээний өртөө одоо яг чинь бүр ингээл цаашаа бодох юм бол яг амьдралын утга учраар юу вэ гэдэг дээр орог толох гээд ч те. Тэгэхээр ер нь өр бол орлогоосоо ихтэрсэн, итэйдсэн залуучууд бол маш хэмжээний юм зээлийн апуудаас ингээд өртөө нэг иймэрхүүл байгаад тах шиг байна. Тэгээд гэхдээ болох баха. Тэг. Итгэл найдвар дүүрэн байна. Итгэл найдвараас заримдаа бас юм байдгүй маа. Заримдаа бол үнэхээр юм сэтгэлээр унахгүй байдаг. Одоо бид нарт залуучуудаас ингээд сэтгэл зүйн асуудлууд, санхүүгийн асуудлууд тулгардаг. Тэгэл яалтчгүй ингээд өдөр алхан өөр гэдэг шиг тэгэл явж байна. Саяхан би нэг сэтгэл зүйчтэй уулзаад ярилцчихлаа. Би тэгэд нөгөө нэг Graph News дээр toxic аав ээж, toxic найзууд гэдэг сэдвүүд хийсэн байхгүй. Тэгээ тэрнтэй холбоотой би тэгэд нөгөө хэд хэдэн сэтгэл зүйч нартай, сэтгэл судлаач нартай ингээд уулзж исэн. Тэгэхэд сэтгэл зүйч нараас би асуусан ахгүй ингээд яг танин дээр яг ирж байгаа хүмүүс яг хэдийн насны хүмүүс байна. Тэр хүмүүс яг ямар хөө юм тулгарч ийн вэ гэд асуусан чинь тэр хүн бол нөгөө яг залуучуудын сэтгэл судлаач байсан юм байлээ. Тэгээд над дээр бол дандаа ингээд 18-аас 25-аад насны ингээд залуучууд ингээд ирдэг. Эднэрийн дийлэнх нь бол сэтгэл готролд орсон байна. Энэ нь болохоор нойргуудалтэйгээ ингээд хавсарсан байна. Сэтгэл готрол бол мэдээж ингээд ганцхан байдгүй маа. Ганцхан сэтгэл готрол гэж байдгүй маа. Хажуугаар нэгэ зөндөө юм хавсарсан байдаг гэд ярьжсэн. Тэгэхээр саяны ингээд таны ярьсан асуудлуудаас харахад ингээд яалтчгүй бүгдээрээ тийм байгаа ч юм шиг санагдчихэна. Одоо ингээд таны ярьж байгаа асуудлууд надад ч гэсэн байна. Харин тэгээд хэдүүлээ одоо тэгэл эрүүл амьдрах гал үздэг л хта тий. Одоо хичнээн гадаа утаатай байсан ч гэсэнтэй тэгэл ногоо миксэртэж угаал тий ирчиж идэл ингээл өөрийнхөө чадах ахуй хэмжээний юмнуудаа сайн хийн. Төр засгийн асуудал дээр бол яг би жишээлбэл би түрүүчийн асуудал дээрийг яахаа мэдэхгүй байх гэж байгаа шиг олон хүмүүс байгаа. Гэхдээ хамгийн чухал нь одоо мэдэхгүйгээ мэдчихээн гэдэг нэрнгээсээ чухал. Одоо энд асуудал байна шүү гэдгийг ядаж олж харах боломжтой байгаадаа бол би жишээлбэл айгу баярлж байгаа байхгүй тий. Жишээ нь одоо би эрх зүйгээр хэрэг сураагүй өөр мэрлэлээр сонгосон бол би нэг одоо мэдэхгүй. Одоо тийм залуучууд гэсэндээ олон байгаа. Тэр хүмүүс чинь тэдний буруу биш шүү дээ. Угаасаа өөр мэрэгчлээд мэрэгшээд явцсан. Тэгэхээр тэр одоо эзэмшсэн мэрэгжил болгоныхаа асуудлуудыг ингэж хэдүүлээ олж хараад те ингээд тэрийг илэрхийлж явах хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэд дуугүй байж болохгүй те Z2-ийнхаа ингэж ярихгүй шүү дээ. Та нар гэжсэн ч хамаагүй хэдүүлээ ингээд илэрхийлж авах хэрэгтэй байх л гэж бодчих. За эцсийн асуулт гэх юм бол юг залуучуудтай хандаж гоё юу гэж хэлмээр байна. Юу залуучууд ер нь үзэгчдтэй те. Юу ийсэн. Би ингээд сүлд бодлоо. Манай нэг Мойсын эдийн засгийн сургуулийн багш Уганбаатар гэх багш байдаг хгүй. Одоо миний айгүй хүндэлж авдаг багш. Амар би зүгээр л үг хэлчих болох байталтай заавчлаарай. Тэгээд тэр багш маань ингээд саяхан ингээд нэг оюутнуудтай холбогдоод тэрэнд нь азар би багтааж тараад Кант гэдэг нэг философийн 300 жилийн оюун жил болж байгаа юм байна гэд бид нарт ингээд номыг ингээд уншаарай гэдгийгсэхгүй. Тэгэд тэгжээж одоо тэр хүн холбогдчихэж би тэр Кант гэдэг хүний номыг эргүүлэх надад завшаан одоо гэж би зүгээр ингэж эргүүлж үзсэн. Би уншиж бүр их ойлгоогүй. Гэхдээ зүгээр нэг жижигхэн enlightenment гэдэг ингээд эсэн үед юм билээ. Тэгэхээр тэр эсэн дээр юу гэж гарсан бэ гэхээр
одоо хүн өөрөө ингээ юмыг ухамсарлахгүй бол юмыг бодохгүй бол тэр хүний өмнөөс бодцдаг юм асрамжлагчд ингээд гараад ирэхэд бэлэн байд юм аа. Тэгэхээр олон нийт бол ингээл өмнө нөгөө нэг хойл яг үнийг хэлээ нөгөө жигсаал үеэр таарлж ирсэн шүү дээ. Тэгэхээр олон нийт бол нөгөө бие биетэйгээ ивсэх нийгмийн гишүүн гэдгийг мэдрэх угаасаа амар дуртай байгаад байхгүй. Ингээд би чамтай адилхан бодолтой байхыг чиний бодлыг дэмжихийг хүснэ. Би бас чамайг миний бодлыг дэмжээсэй гэж хүснэ. Тэгээд ингээд би биенийхээ бодолд яагаад гэж асуухгүйгээр тэрийг ухамсарлаж ойлгохгүйгээр ингээд одоо ингээд нэг юм үзэл одоо нэг юм санаатай болчих жоохгүй. Наа чин буруу штэ тийм гэдэг ч юм уу те. Тэгэл ингээд одоо жишээлбэл ингээд Facebook орохоор хэдүүлээ чи ингээд болсон болоогүй янз бүрийн ингээд мэдээлэл урсгал гарч ирдэг штэ те. Тэр яг үндэ хинт ч хэрэгтэй те. Тэгсээрнээ ингээд тэрийг шеэр хийж одоо энэ хэрэггүй гэдэг ингээд ойлгох маягтай ингээд нөгөө нийгмийн гишүүн гэдгийг л мэдрэх гээд байгаа байхгүй. Тэр хүн бол яалтч ингээд тэн дээр нэг хүн лайк дарчулс гоё явах гэдэг штэ те. Тэгэхээр хэдүүлээ тэгэхээс тэр одоо хэлбэр талын байлгүй л яг би ч гэсэн тэгдэг. Гэхдээ энэс илүүтэй ер нь янз бүрийн юм болж байгаа юмнууд дэр яна би микс айгу хол зүгээр те. Яагаад вэ гэж юм асууж явах хэрэгтэй юм шиг байна. Энэ яагаад вэ? Энийг би яг одоо ингэж ойлгох нь зөв үү ч юм уу те. Энэ хүний ярьж байгаа нь ер нь зөв юм болов уу? Тэгэл бид нар чи ингээл нэг хүнийг мундаг гэж бодоод ингээл айгу дээдлээ явж идэл дараа нь тэр хүн чи айгу эцүүгүүл гаргадаг юм жишээнүүд айгу байж те. Тэгэхээр юм нь чууд итгэх биш ингээл зүгээр л яг хүн шиг ингэж ухамсараа оюун ухаанаа ингэж эрхчлөөтэй сайн ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний өмнөөс ингээд чи энийг бод гэд ингээд бодох юм чи ингээд бэлэг Facebook дээр юу бодгож ингээд заагаад өгсөн баг. Тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ сайн бодох хэрэгтэй байх гэж би бодож байгаа. Хоёрдугаар гэх юм бол саяхан нэг бичлэг харсан байхгүй юу? Ингээд нэг эмэгтэй нэг одоо хүүхдээ ингээд алгадаад бие махбодд нь халдж байгаа мөчрхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа юм. Тэгэхээр одоо нөгөө юу гэж ойлголт би азар нөгөө их сургуулиасаа ойлгосон human dignity гэдэг хүний эрхэм чанар гэдэг ойлголт байгаа. Хүн болгон эрхэм чанартай шүү дээ. Одоо та ядуу байна уу? Та баян байна уу? Та амар лаг машинтай би одоо карманда мөнгөгүй байгаагаас үл хамааран бид нэр ижилхэн хүн болж төрснийхээ хувьд эрхэм чанартай гэдэг манай мундаг багш нар маань ингээд одоо хүний эрхийн түгээмэл тунгаглаад тунгал дээр одоо батлсан юмнуудыг бид нэр зааж өгсөн байхгүй. Тэгэхээр хүн болгон энийг мэддэг байгаасэ. Одоо жоохон хүүхэд ч вэ одоо тэр жинзээ үе ч вэ те одоо тэр жинзээ үе муу байна уу сайн байна уу бүүмэр үе байна уу ямар ч үе бай хүн л бол хүн ижилхэн нэр төртэй. Тийм учраас хүнийг хүн гэдэг утгаар нь хандаж ажил дээр нэг шийдвэр гаргахдаа автобусын дотор явж байхдаа гадуур алхаа явж байхдаа ингээд хүмүүсийг хүндэлж байгаасэ гэж өгсөж байгаа байхгүй те. Тэгээд ингээд яагаад нэг муухай хүмүүсийг ингээд доромжилж одоо жишээлбэл ингээд комент бичээд байна те. Яг тэгж байгаа үед та өөрөөсөө хүртэл асуух хэрэгтэй байхгүй. Надад сэтгэл зүйн ямар нэг асуудал байгаад байгаа юм биш үсттэй. Би ямар нэг одоо энэ дутуугийн комплекстэй байна уу ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг хүнийг хідүүлээд өгнөхээс илүү энэ дутуугийн комплекстэй гэсэн гэхээс илүүтэй одоо ингээд би яаж ийн тэгээд би ингэш гэдэг сануулаад өөртөө ингээд сэрүүлэх шиг тэгээ яваад байл би ч гэсэн хичээнэ тэгээ бүгдээрээ хичээцгээе нөгөө ингэж ярьж явжснаас үлд нь би ч годомжид хүн задцсан явж байгаа. Гэхдээ тэгэхгүй байхын тулд хичээнэ ингээд одоо элсэн амандаа эзэн байхын тулд тэгээд боддог юм одоо найзуудтайгаа л ингээд ярьдаг ингээд хүрээл тэгээд ингээд подкастт орох боломж гарсан нэр төр ирэг байлаа баярлалаа. Йоо би тэгэд нөгөө анхны дугаар дээр ийм яриа бодсон чи шокнд ороод байна. Тэгээд маш их баярлалаа. Ямар ч тач бидний урилгыг хүлээж аваад анхны подкастт маань оролцсонд маш их баярлалаа. За годомжны подкастын анхны зочноор Нанин цэцэг маань оролцлоо. Эрхлөөч мэрэгчтэй мөн маш одоо сонирхолтой яриаг өрнүүлсэн гэж найдаж байна. Та бүхэн таалагдсан бол манай сувгийг subscribe хийгээд тэгээд сайн дэмжиж комент хийж өгөөрэй. Баяртай.